Дээ за найруулагчаар ган болтын ангараг нар арилж байна. За өдрийн минь түргэе. За өдрийн минь түргэе. За нэвтрүүлгийн хамтран арилгачаар Morinaga Dars Япон шоколад за мөн Better for All гэсэн үрэйтаагаар Mobicom ZT гар утсаараа хамтран ажиллаж байгаа баярлалаа. За нэгд өдрийн кино ертөнцийн талаар өгдөг мэдэн дээр би өнөөдөр нэг 3 төрлийн мэдээтэй ирсэн. За хамгийн ихнийх нь бол одоо хүн болгоны одоо шуугаад байгаа Тэнгисийн ирэг дээр 2 4 7 гэдэг шоуны 2 дугаар сизон явж байгаа юм байна тийм үү. За би бол яг үүндээ нэг сая үзээгүй. Би нөгөө нэг хүмүүсийн танилцуулгыг нь үзсэн. угаасаа дөнгөж эхнийхэн дугаар л цацсан. Дандаа гоё залуучууд октод л байлээ тийм. Бүгдээрээ л 6 булчин яраасан тийм гоё залуучууд байлаа шүү дээ. Ер нь бол. За өнөөдөр уг нь Хойд Америкийн бокс оффист нэгээр өсөрч орж ирсэн Новокаин гэдэг нэртэй инээдмийн адал явдал киноны тухай мэдээлэл хүргэх гэж байсан. Өргөө кинотеатрт энэ гараад эхэлсэн юм байна. Тийм учраас одоо спойлер хийхгүй тулд өөр кино болон реалити зурлалын талаар ярихаар шийдчихэд байгаа юм л да. За Централ телевизийн уран бүтээл Тэнгисийн ирэг дээрх 2 4 7 реалити шоу 3 сарын 15-ны Бэм гарагаас эхлээд цацагдаад эхэлчихэж байгаа юм байна. Эхнийх нь ангинд гарчаад байгаа юм байна шүү дээ тийм үү? Манай Монголын шилдэг сор охид залуус оролцдог энэ цувралынуудад үзэсгэлэнт Баали арал дээр зохион байгуулагдсан байна. Үнэхээр гоё юм билээ. Бөө ямар ч тансагийн яасан ч гоё юм. Бүр үнэхээр гоё юм билээ. Баали тойвтой Индонезид очсон хүн Баалид очихын тулд Баалигийн виз гэж тусад нь авдаг. Тийм үү? Байхгүй юу? Тэгээд тэрнээс нь болоод хүмүүс нэг ингэдэг нөгөө нэг би жишээлбэл тэрнээс нь болоод ядаргаа. Тэгээд тэр Баалигийн виз нь өөрийнх нь виз амар өндөр байгаад байсан. Тэгээ очоогүй. Ер нь одоо ингээд ахаад энэ шоу үзэх юм бол очие гэж мөрөөдгөл юм байна тийм ээ. Үнэхээр гоё юм байна. Үнэхээр гоё. Тий. За реалити шоуны эхний удирлын 20 дугаар цацагдсныхаа дараа иргэдийн сонирхлыг ихээхэн татаж өнгөрсөн 2 дугаар сараас хойш олдны ярианы сэдэв болсоор байгаа. Шоуны 1-р удирлын сонгон шалгаруулалт явагдах тухай 5 сард мэдээлэл цацагдаж одоо оролцогчид тодроод байгаа. За энэ удаагийн шоунд зол жаргал, хонгор, хасаа, төгсөө, амраа, цэлмэг, дэлгэрмаа, мичи, цэги, тод гэсэн 10 оролцогч оролцож байгаа. Би энэ мичи гэдэг охиныг нэлээ их балиашгэлсэн. Яагаад гэвэл Өстө хөргөө шүдний эмч ч үлээ. 29-тэй Тэгээ эмч охин байсан шүү дээ. Айгүй хөргөн байгаа. Тийм байлаа. Нэг тийм цэмбгэр охин байлаа шүү дээ. Тэгээд наадууч бүр шууд эхнийхээ дугаараар хасагдаад явцсан шүү. Тийм үү? Тий. Тэгээд тэр одоо та тэр нэг бак гэдэг байгаа шүү дээ, тий. За нэг айгүй даруухан мөртлөө бүр яг амар бакныг байгаа заа яг баримт шиг. За тэр нь айгүй даруухан нэг цэрэн хэмбэлээ нэг тийм цэ үсгэр гэлсэн нэртэй. Тэгээд дараагийнх нь болохоор зэрэг тэр хасагдсан ч юм болохоор тэрийгэ бодвол арай гайгүй тэгмүүдээ нэг телевизийн хөтлөгч юм гэсэн. Тэгмүүдээ тэр болохоор яагаад би тэрийг хасагдсан бэ гэж бодохоор штэ наадах чи ингээд нөгөө ингээд хамгийн эхний дугаар учраас бүх хүмүүс ингээд солигдож ингээд одоо эмэгтэйчүүд нэг өөр газар сууж байгаа аахгүй юу? Лайт хийхэд. Тэгэнгүүт эрэгтэйчүүд ингээд солигдоод тойрол явчихж байгаа аахгүй юу? Тэгээ очингууд баг дate шиг юм хийсэн юм байна. Баг тийм бүх та тэгтээ өмнөх Тэнгисийг нь үзсэн юм юу? За. Тэгэнгүүт нөгөө нэг баг ингээд бүх эмэгтэйчүүд рүү ингээм ярих орон зай өгөхгүйгээр өөрөө ингээд амар яриад. Тэгэнгүүтээ дээрээс нь ингээд амар шууд ингэж нүд мүдрөө ингэж ирээ цэргүй ширтээ тий. Ер нь л нэг тийм эмэгтэйчүүд юм жоохон тамдахгүй байдал үүсгэсэн байна. Тамдахгүй байдал үүсгэсэн. Тэгээ бүр нэг амар өнгөрөө зав нэг юм бүр өөрийгөө заяа би угийн токсик гэдэг нэг юм дэлжганс нөхөр байгаа сагсчин заяа. Тэрийг би хасагдах болов гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь тэр хасагдаагүй. За одоо энэ удаагийн юу бол 2 4 7 Тэнгисийн ирэг дээр 2 4 7 ч нь бол нэг юмараа онцлог байгаа нь бараг салбарын нөхдүүд оролцож байгаа. Яг одоо идэвхтэй уран бүтээлээ төрүүлж байгаа дуучин артист Амраа гэж бүсгүй байгаа. Шүдний эмч Мичи сая хоёлаа ярьсан. За чиний саяны хэлээд байсан сагсчин цэлмэг. Тийм ээ. За мөн англи хэлний багш Дэлгэрмаа гэдэг ер нь салбартаа ийм мундаг явж байгаа ийм залуус оролцож байгаа юм байна. Англи хэлний багш Дэлгэрмаа чинь шинээр нэмэгдэж л орж ирэх бах дараагийн дугаар дээрээс одоо байхгүй. Тийм үү? Тий. Би царийг нь харуул эсвэл тань. Дэлгэрмаа л гэсэн байна да. Харин реалити шоуны финалистаар Болд төрийн сойрголт тийм үү? За Дүүзима Бата мөн сод гэрэл нар ажиллаж байгаа
бол өмнөх удирдлагын оролцогч Мока хөтлөгчөөр нь ажиллаж байгаа юм байна. Тэгээ өмнөх удирдалд бас нэлээд давгүй явж ирсэн залуу байна. Мока ч угаасаа төрүүлсэн шүү дээ. Тий. За монголчууд маань хэсэгтэй л үзэх юмтай интернетэд ярих сэдвтэй байх янзтай байна. 100 мянган гаруй гишүүнтэй Тэнгисийн ирэг дээрх 247 шоуны Facebook групп жинхэнэ буцалж байна. Та бүхэн бас энэ групп руу н ороод тэр буцалж байгаа их шуугаанууд нь бас өөрсдийн хувь нэмэр дуу хоолойгоо оруулаарай гэж хүсье. Тий, Тэнгисийн ирэг дээрх 247 шоуны Facebook групп гэж байгаа юм болов уу? Юу гэж байгаа юм бол тийм л групп байгаа юм байна. За, дараагийнх нь. Ингээ болцсон юм уу? Зэрэг дахиад жоо ярихгүйсэн юм уу? Нэг хамт ярих юм юу вэ? Ихний хамтран ярьж хүртэл ярил л да гоё хов базэл та. Яг одоо чи одоо ирчүүдээс нь алийг дэмжиж эмэгтэйчүүдээс нь хэнийг дэмжиж байна? Надаа бол ярьжтэй те хамгийн ихэнд орж ирсэн нэг бүр угаасаа өөрөө ч гэсэн надад энийг айгүй хүмүүс хэлдэг гэдэг байгаа байхгүй юу? Солонгос сурдаг тэгээд солонгос загвар унсдаг яг солонгос залуу шиг нэг тийм залуу байгаа. Тэр айгүй соёлтой айгүй кул залуу заяа. Бас нэг хонгор гэдэг ийм арталтаа нэг ийм жижигхэн нэг ийм гизэг ч юм уу нэг ийм сүү юм үлс. Тэр царайлаг биш за тэгсэн мөртлөө нэг тийм зүүн харисмтай тэгээд тэрний ингээд одоо ярианд нэгээд өөрөө ингээд шүлэг мүлэг зөхөөгоод Германд амьдардаг заяа. Тэгээд тэр айгүй тийм царайлаг биш мөртлөө нэг тийм харисмтай лаг зүүн залуу байгаа заяа. Царайлаг биш гэдгийг яаж бодож байгаа юм? Гүй нөгөөдөлтэйгээ харьцуулах юм бол нөгөөдөл энэ гаргаад ирсэн хонгор тэгээд хин тэр панелистууд нь ингээ харчаа батамата энэ залууг энэ угаасаа энэ балид амьдардаг залуу юм биш үү дээ энэ нэг юм унтаа нүдтэй гэдэг байгаа байхгүй юу гэтээ энэ юм залуу хөргөл залуу шүү дээ. Эрэгтэй хүн чинь нэг юм Монгол эрэгтэй хүнд бол энэ гоё типаж штэ. Тийм. Би болохоор нөгөөдөлтэй л харьцуулж ирсэн. Тэрнээс биш энэ бол ер нь энд оролцож байгаа бүх залуучууд бүгдээрээ л өөр ингэсэн онцлогтой кул залуучууд л байгаа л да. Энэ нөхөр өштэй зүгээр мэдгүй манай киноныхаа яаж харддаг юм байгаа. Минийхаар бол яг ингээд яг тийм гоё Монгол типаж байгаа байхгүй юу? Гоё царай байгаа байхгүй. Тэгээд энэ дээл мэйл өмсүүлээд нөө ард малгай залгаа өмсүүлээд кино тоглолт бол энэ бас гоё л дүр юм байна. Гоё л дүр байна. Тэчүүдээс нь ерөнхийдөө бол бүгдээрээ л амар нээлттэй. Тэгээд тэр одоо тэр Мичко гэдэг байгаа эмч хүүхэн чинь хөөхнөөс гаднаас амар гоё биетэй байгаа сте. Айгүй гоё биетэй. Тэгтэл бүгдээрээ гоё өгтөөд л бэлээ л дээ. Тэгтээ ер нь бол тэр нэг юм даруухан хөөхөн инээсэн өстой гоё охин байлээ. Би бол тэр Мичэд айгүй тийм санал өгөх байдалтай байгаа шүү. Тий. За хоёлаа хамтраа жишээ танилцуулаад энэ чинь юу илээ дунд нь 5 за яриа та болоогүй юм байна. Тий. Нөгөө Амраа гэдэг чинь бол артист шүү дээ тий. Тэр залууг тэр чинь хаанах их байсан бэ? Эмэгтэй шүү дээ Амраа. Гэхдээ харин тэгээд тэр нь аль юуных гэсэн байсан бэ? Мэдгүй. Би яг үнэндээ ийм дуучин байдгийм байна гэж энэ нэвтрүүлгийг үзэл мэдснээс тэр хүүхнийг ямар дуу дуулдаг яадаг гэдгийг би мэдэхгүй. Зөө. За тэгвэл дараагийнхаа мэдээг хүргэчих үү? За тэгээ. За. Кристофер Нолан Джеймс Бондыг найруулах тухай яригдж байна. За. Алдарт найруулагч Кристофер Ноланыг домогт Джеймс Бонд зурлалын шинэ ангийг найруулах талаар яриад хэлэлцээ хийж байгаа тухай мэдээлэл олонний анхаарлыг татаад байна. За. 2021 онд гарсан No Time to Die киноноос хойш Бондын шинэ ангийг хэн найруулах талаар олон хамаг дэвшиж байсан. Харин саяхны мэдээллээр кино урлагийн хамгийн өвөрмөц найруулагчтай нэг Кристофер Нолан уг төсөлтөөр ажиллах боломжтой эсхийг студийн зүгээс сонирхож байгаа гинэ. За би бол Ноланд яг одоо зохих эсхийг бол үнэхээр мэдэхгүй байна. Нолан бол жишээл Inception юм уу Tenet шиг тийм киногоо найруулвал хаширт бол үнэхээр зөвүүн зөгтөг. Өмнө нь олон удаа Джеймс Бонд цуврал дуртай гэдгээ бол өөрөө ярьж исэн Нолан. Тэгээд яг гоо Inception болон Tenet зэрэг кинонд бол Бондын ертөнцөөс санаа авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан байна лээ. За. Харин одоо Ноланыг цувралын өнгө төрх үзэл санааг дараагийн 10 гаруй жил тодорхойлох хэсэг тухай эд яригадаад байгаа. Хэрв Кристофер Нолан найруулагчаар сонгогдох юм бол Джеймс Бонд цуврал илүү бодит гүнзгий сэдвтэй өөрийн өвөрмөц найруулгын хэв маягтай болох магадлалтай. Илүү би бол ингэж бодож байгаа. Хэрв Кристофер Нолан Джеймс Бондыг найруулах юм бол Джеймс Бонд ч нэг илүү акшн төрлийн яваад идэг штэ. Магадгүй нэлээд мистик болж магадгүй.
хүн ингээд бодоод энэ дараагийн энэ дээр яачих вэ гэдэг ингээд мангар юм нууц юмнууд хооронд явж байгаа төгсгөл дээр нууцсан тайлгддаг тиймэрхүү болчих магадгүй. Яг гэвэл ноолон бол яг иймэрхүү төрөл дээр бол үнэхээр супер толгойн ажилтдаг найруулагч л та. Аха. Тэрээр цаг хугацааны нарийн тоглолт, гүнзгий сэтгэл зүйн судалгаа, техник технологийн гайхамшигыг харуулсан үйл явдлыг урлагтай гаргууд гэдгээрээ бол алдартай. Мөн Нолан ихэвчлэн IMAX камер болон бодит эффект ашиглах дуртай бөгөөд энэ нь Джеймс Бонд цувралыг улам жинхэнэ мэдрэмжтэй болгож үзэгчдэд шинэ төвчний дурсгалыг мэдрүүлэх боломжтой юм а гэж ингэж үзэж байгаа юм байна. Гэхдээ цувралын эрхийг Amazon-ы эзэмшдэг MGM компани худалдаа аваад байгаа энэ үед бол Британий нэрийн утас болсон цуврал Америк компани мэдэлд очоод Британи өнгө төрх нь алга болохгүй гэсэн сэрэмж болгоомж бол олон хүнд байгаа. За. Нолны хувьд өөрөө Британи гаралтай болохоор цувралыг шимтэн үзэгчдийн хувьд илүү ам сайтай байгаа. Энэ Нолн сонгогчоос гэсэн тал дээр илүү хандтай байгаад байгаа юм байна л да. Яг Metro Goldwyn Mayer-ыг бол Amazon сонсож Metro Goldwyn Mayer нөө агуу том юуны киноны агуу том цамхаг хിവэрэл байгаа шүү дээ. Ер нь бол тий. Одоогоор энэхүү мэдээлэл албан ёсоор батлагдаагүй ч гэсэн Yon Productions болон Nolan-ы баг хилцээ хийж байгаа гэсэн таамаглал хүчээ авч байна. Хэрв тохиролцсон амжилттай болох юм бол Nolan Daniel Craig-ийн 90 үеийг дуусгасан No Time to Die дараагийн шинэ Бондын ертөнцийг тодорхойлох хүн болж магадгүй байна. Мэдээж алдарт 007 James Bond цувралын дараагийн найруулагч дараагийн Бонд гээд олон шинэ зүйлсийг удахгүй бүгдээрээ харах болно. Энэ тун удахгүй шийдэгдэнэ. Найруулагч эхлээд сонгогдсны дараагаар шинэ Бондод хэн тоглох тухай яриа бол илүү бодиттой болно. Яг тэгвэл найруулагч өөрийнхөө ажиллахад хялбар те өөртөө ажиллаж сурсан ч гэдэг юм уу. Нэг бол те өөрт нь ингээд илүү таалагдсан хүнээ сонгоно гэхээс эхлээд Бондоо сонгочоо дараа найруулагчаа тэрэнд тулгана гэж бол байхгүй байх л та. Тий. Рас болон бичсэн байна. Кристофер Нолан бас алдарт грекийн туйлс домгийн Одиссейн домгоор кино хийж байгаа. Тэрийгэ дуусгаад Бонд дээр ажиллах байх гинэ. Одиссейгийн мэдээлэл өнөөдөр л манай руу би харсан л да. Бас лаг кино болох юм байл. Яг нөгөө өөрийнх нь домгоор нь хийж байгаа. Домгоор нь хийж байгаа. Тэгээд тэнд чинь 3-4 бурхан гардаг те яг тэрнээрээ явж байгаа. Энэ киног гарах юм бол манай радиогийн сонсогчид лавдаг айгүй гоё нэг юм мэдээлэлтэйгээр сонирхож үзэн хаах гэж би бодоод байгаа хгүй. Яг гэвэл нөгөө тал нэвтрүүлэг өглөө явдаг байхад аригун цэцэг гоёрчин бүр айгүй гоё цуврал болгож бүр айгүй гоё сонирхолтой ярьж өгсөн шүү дээ. Ааха. За хамтран айлгшаа яриад өргөжлүүлье. Улаанбаатарт 16 цаг 25 минут болсон нэвтрүүлгийн хамтран айлгчаар Better for All гэсэн үрэйтагаар Mobicom зэтгийгээр уцаараа хамтран ажиллаж байна. Өнөөдөр ирсэн байсан. За тэр үзүүлэнгийнх хвшаахаа тэр та мэдхүү зэтгүүд ялагч болж байгаа хүмүүсийн л бэлгэн дөхөх юм байна шүү. Харин тий. A75, A55 гэсэн байлгүй хоёр янзын утас байсан. Хоёулаа 5G дэмждэг ийм одоо шинэ үеийн технологийн дэвшлиг хүн болгонд хүргэе гэсэн маш өндөр чаднартай мөртлөө харьцангуй боломжийн үнэтэй. Тийм амар сайт руу Mobicom CGM гэдээ ороод харахаар 500 мянгаас 2 саяын хооронд л байлаа. Тэгэхээр сонголт бол таны гарт байгаа л гэсэн үг байхгүй. Зэтэй брендийн маш олон утас байгаа тийм ээ. За өнөөдөр онцолж байгаа нь бол яг 5G дэмждэг Ztip-Lite A75 5G гар утсыг яриад байгаа. Ер нь бол тэгэхээр нөгөө нэг бидний өдөр тутмын хэрэглээг хялбарчлан илүү ухаалаг хурдан болгох энэ гар утас нь өөрөө 50 мегапиксель хүчин чадалтай. За хиймэл оюун ухаанд зориулсан ухаалаг камертай. За мензэн шиг нөгөө нэг юу хийж чаддгүй. Одоо би чинь нөгөө нэг селфи хийж чаддгүй. Өнцгөө олоогүй хүний. Тийм. Цаанаасаа ухаалаг учраас таны тэр гадаа байгальд л ахуулаа гэхэд ядчил нар сарна хаана авах яасан ингээд бүгдийг нь ухаалаг юм чинь зохицуулаад өгч юм шиг байна. Би сонирхож үзсэн. Зүгээр би барьж үзсэнгүй л дээ. Зүгээр энэ 50 мегапиксель A75-ын камер нь юугаараа лаг юм бэ гэдэг ингэсэн чинь нэгдүгээр 50 мегапиксель чинь бол өөрөө амар шүү дээ. Амар. Одоо жишээл бидний хэрэглээд байгаа одоо нисэж байгаа дрон морон чинь бол 42 мегапиксель гэж явж байгаа шүү дээ. Тэрнээс ч амар гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт одоо жишээл ийм юм байлаа. Өөрөө таньдаг. За. Жишээлбэл 4 хүн зэрэг селфи хийхэд байна шүү дээ. 4 хүний дөрүүлэнгийнх нь нүүр царайны онцлогийг таниад гэж байгаа. Нэгдүгээрт нь тийм. За, хоёрдугаарт нь та жишээлбэл байгаль дээр зураг авах юм бол те
өдөр байна уу, шөнө байна уу, цэцгийн зураг авах гэж байна уу, хөдөлгөөнтэй амтны зураг авах гэж байна уу гэдгийг нь өөрөө таниад тэрэн дээр одоо гэрэл контраст гэж яриад байдаг. Хар цагаан өнгөнийг тохируулгаа өөрөө хийчих. Ийм жишээлбэл супер юм байлээ. Би одоо харин энийг ингээд хараа. Миний энэ одоо барьж байгаа утас нөө бэлгийн замаар ирсэн утас 2 жил болцоо. Тэгэд энэ утсаас солилдсон билүү л гэж бодоол энэ одоо. За тэгэхээр дээрэс нь бас нэг даваа тал нь цэнэгийн удаан барьдаг өчрөх батарейтай. Тэр 1 жилийн хугацаанд дэлгэцийн өнгөө солиулах боломжтой байгаа. За тэгээд Mobicom-ийн 2222 гэж лавлахрын залгаарай. Mobicom-ийн салбарууд дээр очиод утсаа үзэж болно. Mobicom цэгийн мен руу орж болно. Mobi app, за мөн Mompi app-ыг ашиглаад та утаснуудаа үзэх боломжтойгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Better for All гэсвэратагаар Mobicom цэтгээр утсаараа хамтран аялагч байна. Баярлалаа. За тун удахгүй манай та мэдхүү болон хоёрыг өрчин 2-1 2-2-5. За энэ хоёр дээр нэг гар утас бол та бүхэнд одоо юу гэдэг шагнал болж очино. Тэр чинь уралдаад хин одоо мэдлэгтэй байсан ч гэдэг юм уу, хин сүүхэтэй байсан авах байлгүй. Яг энэ ZTE Blade A75 болон A55 гэдэг хоёр утас тун удахгүй эзнээ үлээгээд одоо манай ажлын ширээнд гівчл байна. За таны мэдээ дууссан юм уу? Байгаа нэг мэдээ байгаа. За дараагийн мэдээ. За иргэдийн өрийг тэглэж өгсөн жүжигчин ир гэдэг ийм мэдээлэл байгаа. За Холливуудын нэр жүжигчин Майкл Шин иргэдийн 1 сая фунтын өрийг тэглэсэн. За манад нэг ингэдэг штэ. Нөгөө нэг захын дэлгүүрүүдээр яваад ингээд нөгөө нэг өрийн дэвтэр дээрээс хүмүүсийн өрийг дарж өгдөг нэг тийм хөөрхөн нэвтрүүлэг байгаад байдаг штэ. Яг энэ луга Шин Өмнөд Уэльсийн 900 хүнд туслах зорилгоор өр төлбөр авах компанийг байгуулсан. За энэ үйл явдал нь Channel 4 гэдэг сувгаар баримт киноод цацагдах бөгөөд зарим банк, санхүүгийн компаниуд нийгмийн хамгийн эмзэг тусламж шаардлагатай бүлгээс хэрхэн ашиг олдгийг илчлэх зорилготой гинэ. Жүжигчин нэгэн кафед сууж байхдаа ажилгүй болсон гангийн үйлдвэрийн ажилтны зүрх шимшрэм түүхийг сонсоод ер нь энэ ажлаа хий гэдэг санаагаа олж авсан байгаа юм. За 2021 онд Шин өөрийгөө ашигын төлөө бус жүжигчин гэдгээ зарлаж олсон бүх мөнгөө сайн үйлсэд зориулахаа амласан байдаг. Тэрээр 1 сая фунт стерлингийн өрийг худалдаж авахын тулд өөрийн 100 мянган фунт стерлингээр өр цуглуулах компани байгуулж чадсан хэмээн ингээд энэхүү үйл явдлыг хэрхэн бодит болгосноо хуваалцсан байгаа юм. За мөн тэрээр яг ямар 900 хүний өрийг төлснөө өөрөө ч мэдэхгүйгээр нууц байлгахыг хүссэн байна. За. Тэгэхгүй бол ингээл танил тал мал инээ тэрэ үн таарсан байвууд яа тийм үстэй. Тэгэл дараа нь хэл ам болно шүү дээ. Наад чи удлаа ингээд бага хамаатнуудынхаа өрийг тэгэлцсэн байлаа шүү дээ ч гэдэг юм уу те ингээд янз янз юм болно. За тэгэхээр ингээд өөрөө ч мэдэхгүй гэж байгаа юм. Ямар мундаг юм бэ тий. За энэ сайн санааных нь үйл хэрэгт Өмнөд Уэльсийн иргэд хамрагдсан. Банк санхүүгийн салбар ямар харгас эрцгий байдгийг харуулах энэ баримтат кинон 1 сая фунтын нууц тусламж гэдэг нэртэй байх юм байна. За 900 хүний 1 сая фунтын хэмжээтэй өрийг л дарж өгөх гэж ирсэн. Британд 8 сая хүн өрөнд идэгдсэн 12 сая хүн өрөнд орохын зааг дээр амьдардаг гэсэн судалгаа гарсан байдаг юм байна. Харин Майкл Шины хувьд бол засаг төр оролцож банк санхүүгийн салбарт хариуцлагатай байдлыг урайлахгүй болвол асуудал улмалд ордно гэж ингэж ярьсан байлаа. За Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант улс гэж нэрлэдэг бидний одоо Британий арал гэж нэрлэж байгаа энэ арал дээр бол 4 улс нэг дор байж байгаа. Тэр эднэрийг нийлүүлээд бид нар Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант улс гэдэг Умард Ирланд, Шотланд, Англи, Уэльс гэдэг. За тэгэхээр одоо энэ хүний хувьд бол Өмнөд Уэльсийн иргэдийн 900 өөрөө ч мэдэхгүй байгаа 900 хүний өрийг бол 1 сая фунт стерлингээр дарж өгөх гэж байна гэсэн. Ийм супер үйлсийг хийх гэж байгаа Майкл Шин гэдэг хүн бол мэдээж энэ бол ингээ бурхан лугаа яригдэн шүү дээ одоо. Тэгээ одоо энэ баримтат кинон гарсан юм чи энэ хүн хийцсэн юм шүү. Үгүй баха гарааг байгаа. За. Кинон гарааг байгаа. Яг энэ болж байгаа процесс л одоо юу гэдгийг баримтат кино болгож гарах гэж байгаа юм байна. Зөв. За сонирхолтой байлаа. За миний хувьд англи хэл дээр одоо ингээ англи хэл рүү орчуулах юм бол амьдрал чамд нимбэг өгвөл нимбгийн ундаа хийгээд уучхаж байгаараа гэдэг нэг тийм үг байдаг гинэ. Юу гинэ? Амьдрал чамд хэрвээ ингээд нимбэг өгвөл за нимбгийн ундаа хийгээд уучхаж байгаарэ. За хүн хэцүү үед нимбэг шиг гашуун ясун жимс олдлоо гэхэд нимбэгний ундаа хийгээд сайхан амтрахаа угаарай гэдгээрээ ер нь бол одоо нэг юм
цөвүүн цагт ч гэсэн амьдралын нэг юм сайн сайхны л нэг ингээд олоод харчгаж байгаарай л гэдэг ийм урам зориг өгдөг хэлц үг гэх юм уу да. За тэгвэл өнөөдөр амьдрал чамд амтад жүрж өгвөл гэдэг нэртэй нэг юм цуврал Netflix дээр эхний 8 ангинд байшаад Аз даяараа үзээд монголчууд ч бас нэлээд үзээд байгаа юм байна. Тийм байлаа. Яг манай нөгөө киноны групп дээр яг энэний тухай ороод ирсэн байсан. Бид нар яагаад ийм гоё кино хийдгүү юм бэ те? Энэ киног би эхний 8 ангийг нь үзээд бүр ингээд кино урлаг гэдгийг юу гэдгийг одоо ойлголоо штэ гэд бүр бичсэн байсан. Тийм пост орж ирсэн байсан. Яг энэ кинод байсан л да. Үнэхээр тэгж бодогдуулах байц. За би тэгтээ бол эхний 8 ангийн орцсон байгаа ч гэсэн үзээгүй. Би бол одоо өөрхий нэг юм трейлерыг үзээл ингээл байж гэн л да. Ер нь бол. За энэ цувралын нэрийг би сая хэлсэн штэ нөгөө нэмэгтэй буюу өөдрөг үзэлтийн нэг талаар холбоотой. Нөгөө талаар киноны үйл явдал өрнөдөг чэжүү арал өөрөө бид нар одоо очиж үзсэн үний хувьд амтад жүржээрээ алдартай учраас ийм нэр өгсөн болов гэж таамаглаж байна. Мандарины арал шүү дээ. Гэхдээ үнэхээр ондоо идэм байлээ дээ. Шал ондоо юм байлээ. Тэг хавтхан гэж яваа. Би л авдаг тэр чэжүүгийн мандариныг бол идээд ер нь бол ингээд амт нь үнэхээр уйдахгүй юм байлаа. За тэгээ манай одоо олон солонгос хэлтэй сонсогчд байгаа юм чинь солонгос нэрнийх нь утга учирыг мэдчихвэл бас комментээр бичээрэй. За 3 сарын 7-ны өдөр Netflix дээр байшаад 7 хоногоор 4 анги нэмэгдэж яваа энэ цуврал одоо ч гэсэн цацагдаж дуусаагүй байгаа. За эхний 8 анги цацагдаад байгаа бол дараагийн 4 анги нь 3 сарын 21-нд заяа. За төгсгөлийн 4 анги нь 3 сарын 28-нд цацагдах юм байлээ. За манайхан нэг ийм гоё сэтгэл гэгэлзүүлсэн, дурсан санагалцсан, хөнгөн гуниг төрүүлсэн Дурсамж 1988 гэж сурлыг нилээн сайн үзсэн штэ. Та догсуу магсуунтай үзсэн үү? Энэ киноны надад авдаг хамгийн гоё юм нь ингээд тэр дээр 88 омныг ингээд үзүүлж хаад бүгдээрээ ингээд толгоогоо нийлүүлсэн ингээд газар мазар гівэрэл хөвсөж янгууд цаана нөгөө хамгийн гол нь радио явдаг байнга амар гоё. Тэгээд өнөөдөр ингээд ийм өдөр байлаа. Тэгээд энэ өдрийг давж гарах эрч хүчийг тэрэндээ зориулаад энэ дуг зориулж яана. Тэмүүтэ тэрээ чи хүчтэй байгаарай гэж юм гээл нэг гоё. Тэгээд тэр нь яг гоё. Тэнгүүдээ ингээд нөгөө дуу нь яваал. Тэгээд нөгөө бүгдээрээ ингээд гіврээл ингээд хөвтөөл те. Ийм радио ямар гоё юм хүний амьдралд ийм ганцаардж байгаа ч юм уу эсвэл нэг ийм амьдрал ямар гоё юм хань болд юм бэ гэдгийг би яг энэ Дурсамж 1988 гэдэг кинон дээрээс мэдэрч ирсэн байхгүй юу. За тэгвэл амьдрал чамд амтад жүрж өгвөл гэдэг энэ соврал Дурсамж 1988-тай тунчиг төстэй амьдралын он жилүүдийг яг тийм нэг байгаагаар нь тухайн үе болгоноор нь те сайнтай муутай нь харуулсан нэг тийм сэтгэлд хөнгөн гуниг төрүүлсэн гэхдээ л нэг тийм цаанаасаа л хайрламар цуврал байгаа байхгүй юу. Би жишээлбэл ингээд поструудыг нь харж байгаа юм л да. Поструудыг нь харахад л ингээд нэг юм нэг дурсамжны өнгөтэй байхгүй юу. Яг нэг ингээд өнгө зургийн нэг ихэнх үед чинь ингээд өнгө зургнууд нэг юм нэг гоё байсан шүү дээ. Ингээд яг тэр тийм өнгөтэйгээр хийсэн пострууд яваад байсан. Тийм. За тэгээд Дурсамж 1988-тай харьцуулахад бол гэхдээ арай л их өөлүүлдэг юм шиг байлээ. Ер нь бол арай л их өөлүүлэхаар юм шиг байлээ. За хамтран айлгчаа ярьчаад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 16 цаг 36 минут болсон. За нэвтрүүлгийн хамтран айлгчаар Morinaga Dars Япон шоколад хамтран ажиллаж байна. За нөгөө шоколадыг маань идээд дуусгацсан амар хүмүүс. За үнэхээр гоё. Манайд бол хоёр төрөл байгаа. Бид нар ингээд яг харах юм бол улаан өнгөтэй болон шар өнгөтэй хоёр хайрцаг байгаа. Аль алин дээр нь Dars гэд маш томоор бичсэн учраас та энийг олж зөхөх юм бол байхгүй. Тийм. Dars нь жижиг хэсгүүдэд хуваагдсан байдаг тул та хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцах боломжтой. Заавал нөгөө ингээл техник гэдэг ингэж хуваах шаардлага байхгүй. Одоо нөгөө бараараа тустай юм байлаа тийм. Тэгэхээр зүгээр аваад өнгөчих. За тэр үндсэн хоёр төрөл болох одоо нөгөө нэг нь болохоор цагаан гэдэг байгаа штэ. Цагаан дээр ингээд Dars гэж цэнхрээр ирсэн задлахаар яг цагаан өнгийн шоколад гараад ирнэ. За тэр нугасаа сүйтгэгээс гадна дахиад нөгөө нэг улаан дээр цагаан бичгтэй Dars нь болохоор айгүй гоё санагдаад байгаа юм. Улирлийн чанартай өөр амттайгаар худалдаа нь гардаг. Энэ аяга гоё байгаа зү тэ. За бас нэг чухал юм нь
гарт наалтахгүй аманд ороод ингээд хайлдаг боловч гарт огт наалтахгүй хайлахгүй. За нэг хахад хэлбэр савлгаатай яг ингээд тамхины хайрцаг шиг онгоож нээгдэг. За суглаад гаргаад ирэнгүүт бид нар чи ингээд шоколадыг ингээд амар цаасын задалдаг штэ тийм байхгүй. Суглаад гаргаад ирэнгүүт нөгөө дүлний хүрх яг 12 ширхэг нүдэнд нэг ширхгээрээ те шоколаданд гараа ингээд хүргээл хугалж мууглаал тэгэл олон үед хэмд хүн болгон гараа өргөд ахасны тийм онц биш штэ те. За тэгээд 10 жилийн түүхтэй олон жилийн борлуулалттай ийм бүтээгдэхүүн 1993 оноос хойш борлуулагдж байгаа. Японд бол маш олонний одоо талархлыг хүлээсэн ийм бүтээгдэхүүн байна л да. Тэгсэн мөртлөө харьцангуй боломж юмтай. Нэг актер нэг лизинг мизингээр аваад ахааргүй тийм үнэтэй тун гойжглаад байгаа шүү. За тэгээд та супермаркетуудаас болон CU GS25-аас худалдаа авах боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Morinaga Dars Япон шоколад хамтран аялагч байна. Баярлалаа. За сонсдог урлаг нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс урлагийг Мэдрикс Сүрэтагаар кино ертөнц бодлонгаар үргэлжлэн хүрч байна. За, цувралын гол үйл явдал насаараа Чэжүү хавийн далайн усны гүнд шумбаж, далайн замаг өөр бас бус далайн амтан цуглуулж амжиргаагаа залгуулдаг юм шумбагч ээжийн ухаалаг хэрсүү охин Эйсүнийг тойрч Эйсүний амьдрал тохиолдсон хүнд хэцүү явдлууд, аз жаргалтай аймагчууд, даваад гарсан даваа гүгөө болгоныг нь маш нарийн данднаар харуулснараа онцлог байдаг. За энэ Чэжүүгийн далайн гүнд шумбдаг эмэгтэйчүүдийг бол бүх хүн маш сайн мэдж байгаа шүү дээ. Совдчиг түүн янз бүрийн юм гаргаж ирэндээ юм байна. Бид нар яг ингэж тэднийг шумбаж байхад нь харсан. Энд чинь бас гэхдээ айгүй жанцантай юм байлаа шүү дээ. Харин тийм гэсэн. Залуу эмэгтэйчүүдийг тэгж шумбахыг хориглодог. Зөвхөн 55-аас дээш насных л зөвшөөрдөг. Тэгээд энэ эртнээсээ нөгөө нэг Чэжүүгийн эмэгтэйчүүдийг солонгосчууд айгүй мундаг гэж үздэг. Нэгдүгээр эдгээр Монгол цустай гэж үздэг. Чэжүүгийн эмэгтэйчүүдийг бол Монгол цустай гэж үздэг. Тэгээд энэ тэднэр шиг Монгол цустай учраас эднэрт нэг тийм цаанаасаа баатар тийм эр зориг байгаа гэд. Хоёрдугаарт нь болохоор нөгөө Чэжүүч нь зөвхөн л далайн нөгөө нэг загасчлалаар амь зогоодог гэсэн учраас эрчүүд нь загсанд явлаа гэд өдөр хоногоор алга болчдөг, 7 өдөр 10 хоногоор алга болчдөг. Хойно эмэгтэйчүүд нь бүх ажил амжилгаагаа авч явдаг гэсэн учраас Чэжүүгийн эмэгтэйчүүд тийм хүчрэхэг. Тэгээд их газрын солонгосын нөхдүүд нь болохоор Чэжүүгээс ихнэр авах айгуу дуртай байдаг гэсэн. Тэгээд дайч ихнэр. Зөв. За киноны үйл явдал 1951 онд ядууралд автсан Чэжүү харал дээр эхэлж байгаамаа. За гол дүр болох Эйсүний аав нь хэвтэрт ээж байгаад нас орсон учраас ээж нь өөр хүнтэй гэрлээд 2 хүүхэдтэй болж байгаа. Ингээд Эйсүн охиноо болохоор зэрэг хадминда буюу одоо аавынх нь гэрт имээдэн одоо авга ахтай нь одоо аавынх нь тэгээд тэнгуүдээ авгынх нь их нэртэй ингээ үлдээгээд өөр шин нөхөр 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаагаар кино эхэлж байгаа. За хүүхдэл осоо хөөхөө эн чин эмээгэндээ өглөө сэрэнгүүтээ уулын өндөрлөгт байдаг ээжийнхаа гэрлөө ёстой нөгөө нэг цаг агаар өвөл зөнгөө хүүтэн байнууд улаан байна хамаагүй гүйж ирээл ээждээ өнсүүлгээс ихсүүлээл тэгэл ингээ хөөхөн сайн дүн авах болгондоо ээждээ ирж хилдэг. За тэгээ эндээс харах юм бол ээж нь одоо нэг юм юу гэдэг хувийн жаргалаа өгөөд явсан гэж бас харж болохгүй байгаа. Тэгээ угаасаа хөөрхөн амт хэдийн үнтэй суугаад 2 хүүхдээ болоод тэгэнгүүтээ нөгөө том охиноос ингээд хүсэр хайцсан юм шиг хүнлэнгөөс харагдавч өөрөө амьдралын ирэхээр хүнтэй суусан тийм үү. Тэнгүүтээ охиныгоо ингээд аваад ирэх юм бол сургууль мургуул сурч чадахгүй хамгийн гол нэг өөртөөгөө л адилхан юм нэг далаа малаан гүн рүү нэг юм шумдаг мумдаг хүн болгочихгүй хэн шиг тий. Тэгээ нэг юм галтгоон суусан гэрээ авгаа болгочихгүй гэсэндээ ингээд ясан авталцаад эмээг их аяг ороод бол ядчил сургууль соёлд сурахын гэсэн итгэлээр охиноо ингээд хадминда үлдээсэн байж таарж байгаа. Ер нь бол ингээд киноны явц дунд ойлгогддог шүү дээ. За энэ киноны бас нэг чимэг дүр нь Гваншик гэдэг нэг залуу байгаа. За энэ залуугийн дүрийг болохоор Дурсамж 1988 киноны нөгөө нэг Даамны мастрын дүрийг бүтээдэг жүжигчин Пак Богун бүтээсэн. Нэг хөөрхөн залуу байдаг шүү дээ. Нэг хөөрхөн нүдэн дулаахан. За харин хэрсүү ухаалаг Эйсүн охины дүрийг бол өмнөд Солонгосын дуучин жүжигчин Аюу бүтээсэн байгаа. За энэ Гваншик гэдэг залуу хөргөнтэй бүр 10 настай хасаал энэ Эйсүнийг яг сүүдэр шиг араасан дагаал нусаа дадаал хөөгдөөл яач чигээл захиулаад араасан дагаж авсараа том болтыг. Найзууд юм байна тий уг нь. Нөгөөх нь сайн нөгөө нэг Эйсүн болохоор найз гэж хараад байдаг. За тэгээд
Гэсэн чи интернетэд заяа ийм хайр байдаг гэдгийг харуулсан цуврал гэж бүр ингээд тодтогч битсэн байлээ шүү. За эрчүүдийн хувьд болохоор яад ингэж байгаа юм гэхээр Гваншигийг энэ зан характер нь ингээд дургуй нүргээд байгаа хгүй эрчүүдийн нэг насаа тата хүүхний өнөөс ингээд насаараа явсан гэдэг. Хөөгдөөл яваад байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд болохоор өөрт нь ингээ ийм одоо нөгөө хоёргүй сэтгэлээр те хайртай иймэрхүү хүнтэй ужирхыг мөрөөдөж ирнэ гэсэн комментууд маш их бичигдсэн байна лээ. За тэгээ ээж нь өөрхийн нөгөө он сурдаг охиноо өөршг нь ингээд ам арай золиол усны гүн шумдаг энэ ажлыг миний охиостоо огт хийж болохгүй шүү чи ийм ээжхэл хүн бити болоороо гэл те. За энийгээ тэгээд ятгаж нэг хэлж үзэн замдарч нэг хэлж үзэн те. Хичээл номоо сайн аж авил жижиг гал тоогонд насаараа айлын үйлчлэг шиг амьдрах амьдрал биш. Харин боловсрал мэдлэгтэй хүн болж мөрөөдсөн шигэ яруу найрагч болохыг нь одоо бас битүүхэн дэмжээд охиныгоо урамшуулж байгаа. За гэхдээ эхлээд бол охиндоо нүр өгөхгүй. Тэгээд ээжийнхээ хайр инэрлийг хүссэн охин сургуулийнхаа шүлгийн уралдаанд ороод ээждээ зовдгоо, санаан зовдгоо, аймаг ганцаарддгаа. Тэг хизээ нэгэн цагт мөнгө цай олоод ээжигээ жаргах тухай энэ битсэн шүлгээрээ 2 дугаар байранд орсныг ээж нь ингээд уншаад сэтгэл нь их хөдөлнөө хөөрхөө. Тэгээд эхний анги дээр ер нь ингээд маш түлхүү гарч агаад сүүл ангиуд дээр ингээд үе цухас гараад өнгөрөх энэ ээжийн дүрийг бүтээсэн жүжигчин бол үнэхээр хайр байсан. Тэгээд охин нь ингээд ангийн даргын санал хураалтанд ялж байгаа байхгүй юу? Тэнгүүд нэг мө баяалын бандгар хүүхдийг ангийн дарга болгочдөг байхгүй юу? Тэнгүүд ээж нь тэрийг сонсоод охиноо өмөрөөд ингээд сургуульд нь очих гингүүд бас нэг аятайгаа харагдчихмаар байгаа штэ тий. Тэнгүүд хамгийн өрөвдмөр нь заяо хажуу талынхаа айлын мангар том талбайг гараараа хагалж өгөөд тэгээ оронд нь тэр айлын эзэгтэй юм нэг юм сувдан зүйлтийн ингэж гуйж зүгээд тэгээ сургууль дээр нь очиж байгаа байхгүй юу? Өрөвдмөр. Тэгэхээр яг өнөөгийн өндөр хөгжилтөө Солонгосоос огт өөр нэг тийм үлгэн зэлэн байсан үеийнх нь амьдралыг л харуулж байгаа юм л да. Тэгээ энэ юу те нөгөө нэг Netflix дээр байгаа шүү дээ. Хүн хаагур үзэх хүлээгдсэн байсан. За Netflix дээр бид түрүү хэлсэн шүү дээ тийм ээ. Эхний 8 анги нь орсон байгаа. Одоо тэгээд дараагийн 4 анги нь 3 сарын 21-нд орно. Дараагийн 4 анги нь 3 сарын 28-нд орно гэсэн. Ингээд 12 анги. За онцоос өндөр тэр улаан бэлтгэлийн хувцастай тэр нөгөө Кавасук мөн үү? За мэдээж юм хоомс хүнд хэцүү цаг үед хагас өнчөө охин одоо эмээгийнхаа гэрт нэг ад үзэгдэн нөгөө гэрт хойд аав гэж нэг ад үзэгдэн ингэж явж байтал харамсалтай нь ээж нь хүнд өвчин тусныг мэдтээ. За ингээ баг хоёр хүүхэд нь эцэгтэйгээ амт юм болохоор нөгөө амиа алдахгүй гэж бодоод бүтэн үнчин үлдэж байгаа нөгөө эсүүнийгаа л ээж нь одоо ингээд ойр ганцаарангийн үлдээж энэ даа гэж үнэхээр сэтгэл нөөдөд зөндөө юм болно. За ер нь энэ киноны 1-р ангийн шимтэн үзэж байгаа хүн бол ойлгохгүй өнгөрөх тохиолдол бараг л байхгүй болов гэж бодож байна. Ир юмгүй л ойлгох бах. Ингээд ээжигээ алдаад бүтэн үнчин болсон эсүүнийг хойд аавынхаасаа нүүх гэсэн чинь хойд аав нь үгүй одоо чи ингээд энэ 2 дүүгээ хараад өсгөж өндөлгөөд өгөө. Би одоо чамд ингээд коллежид сурах төлбөрийг чинь төлж өгье гэд ятгаад үлдээчихэж байгаа. За тэнгуү чинь бас мань зэнд чинь бас хар төрж байгаа юм чинь царин одоо энэ хойд аав нь одоо яах бол гээл те. Тэнгуү харин хаа гэж энэ кинон дээр муу дүр гэж байхгүй. Эсрэг дүр гэж байхгүй. Миний бодож байгаа шиг муухай юм болохгүй. Аяадрагт. Дандаа сайн дүр дөө. Тий. За ингээ 10 нас хүрээгүй охин хүссэн үсээгүй 2 хүүхд өсгөхөөр болж байгаа. Ээжгээ дүүнараа хооллож унтлах, хойд аавынхаа байцааны талбай дээр ажиллах, байцаагийн зах дээр сууж зарна гэж ерөөсө бор бөхсөхгүй их ажилтаа болно. За энэ үеэр нөгөө мө Гван шиг чинь усаа татцаа татаал улаан азартаа нэм охиныг битүү халамжлаастай өөрхөн. Гээл засны дэлгүүрээс загас авчирч өгөөл. Нөгөө Гвансуку иш. Тэгээ наадах чинь чаас нөгөө нэг зах дээр суугаад байцаа заргаас ичээд ингээд нүүрэндээ нэг юм ном барьчаад ингээд суугаад байдаг аахгүй ингээд. За тэгээд нөгөө мө энэ эсүүнийхээ өмнөөс бүх байцаагийн зарж өгнө мөгнө гээл ингэж явсаар нь байгаад манай хоёр том болж байгаамаа. За мэдээж баа насны охин мац усны ямар ч хамааралгүй хойд эцэгтэйгээ үлдэхээр ямар ч хүнд нэг тийм сөрөг зүүн совин бодол төрнөөдөө дөрөвний юм хэлсэнчлээ. Тэгвэл энэ киноны хувьд хүний сэтгэлийг гэгэлзүүлж хөдөлгөх гэсэн дээж тэр юм уу сөрөг дөрвгүй кино гэж хэлж болохоор санагдсан. Хойд аав нь охиныг оролдож зовоох болов гэд хүлээгээд нэмэргүй ядаргаатай эсрэгээр аав нь сайн хүн шүү. За залуу бол хайртай гэдэг нь анханасаа тодорхой байсан бол манай охин болохоор ингээд би их газрын залуутаа суун тэгээд сөүл аян үнтэй суугаалтай энэ арлын амьдралаасаа холдоод боловсрал эрдэм мэдлэг эзэмших хүсэлтэйгээ ингээд нөгөө мууга чаваас найзаа гэж бодоод яриад байгаа штэ тий. За тэгээ явандаа энэ хоёр маань нийлэх нү эсвэл охин
их газрын залуу дагаад явах нь уу гэдгийг манайхаа өөрсдөө үзнэс. За тэгээ эд хийт болж байгаа цуврал болохоор би бас спойлер хийхгүй хүн шиг те зарим үйл явдлыг нь эхний ангиудаас нь эхний 8 ангиас нь сорчилж ярьж өглөө шүү манайхаа. Тэгээд өөрсдөө үзээрэй. Тэгээд ер нь бол бич баг өөрөө ингээд зөвхөн трейлерыг үзэж байгаа мөртлөө те сэтгэл бас эвгүүл болж идэв. Тэгээд яг 8 ангийн үзэх юм бол ер нь бас эвгүүл уйлуулахаар кино юм бэл. Үдсэн хүн болгон үнэхээр те ийм гоё кино гэдэг ингээд шагшин магтчихлээ. Тэгээд чи бид нар нэг жээчүүд явж байхад бид нарыг яагаад нэг ийм засгийн газраас нь мөнгө төлөөд яг нэг юм хуучны тосгоноор нь амьдруулж байгаа гэдэг хүмүүдээс шүү дээ. Яг тэр тосгон гарч шүү дээ. Яг тэр тосгоны тэр нэг юм нэг сүрлэн дээвэртэй тэр сүрлэн доороосоо юуны чүлээ өдчүүлээ. Үд гаргаж ирэнгүүтээ тэрийгэ буцаагаад ямар нөгөө нэг имчилгээний зориултыг болгоод зарчдаг молгодог тий. Яг тэр сүрлэн дээвэртэй байшингууд дээр гарч шүү. Тэр болохоор манайхаа ингэдэм байлээ зүгээр сонирхуулаад хэлээд өгөхөд одоо ингээд засгийн газраас нь одоо тэр чинь ингээд юу гэдэг үндэсний өвч гэдэг юм үүх түүх гэдэг утгаар нь тэр тосхныг авч үлдэх гээд байдаг. Гэтэл хүмүүс нь бүгдээрээ ингээд нүүгээд хот суурин бараадаад байдаг. Тэгэнгүүт ингээд за танаахын хэрвээ энд ингээд байж явах юм бол одоо засгийн газраас нь дэмжиж одоо сарын зүгээр жишээл болгож байгаа шүү дээ. Ингээд 5 сая төгрөг өгөөч гэдэг юм уу те. Тэгээд нөгөө хүмүүс нь гэрээгээд ингээд байж ангуудаа тэр аваараа тэгээд зүгийн балд мал тэгээд нөгөө хар гахаагаад гэж хар гахаа мах нь угаасаа бас жижиг нэг брэнд хатууны махны бэлтгэл хатууны цусан бэлтүүлж тэнгүүтээ нөгөө солонгос кинон дээр чинь морьтой хүн гэж баг гардггүй штэ. Тэгэхэд жээжүүдээр бол морины жүжээ мөчөөдөө тэгээд тэр нэг үлдсэн хүмүүс нь хүүхдүүд шуухтуудаа хотод сургаад төлбөрийн үлбэрийн төлөнгүүтээ тэгээд засгийн газраас мөнгө аваад тэр хуучны тосгоныг яг тэр чигээр нь байлгаад тэнт амьдраад байдаг бэл. Дахиад бас нэг юм ингэжсэн. Тэр нөгөө зүгийн аж ахуйгаас гаргаж авсан, тэр нөгөө нэг хорхооноосоо гаргаж авсан, тэр одоо уламжлалт эмүүд штэ тий. Ихэнх нь уламжлалт эмүүд зүгийн малыг стацвал тэднийг хийгээд тэд нар чинь юм компани болгоцсон байгаа байхгүй яг тэр нөхдүүд нийлж хагаад тэр компаниас нь ус татвар авдаг. Тий яг үнэ. Яг үнэ. Чөлөөлсөн бас. Тэгдэг юм байлээ штэ бас. За. За ингээд энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 17 оны даваа гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг мэдрийг сураатаагаар кино ертөнцийн болонгаараа шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн минь хамтран ажиллагчаар Morinaga Dars, Япон шоколад, за мөн Better for All сураатаагаар зэти гар утсаараа Mobicom хамтран ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа Анжаа. За баярлалаа. Үргэлжлэл эрхэм сонсогч та цагбарын ихэнд явдаг радио мэдээг авч сонссны дараа хөгжилтэй хөнгөн байцгааг сураатаагаар яараа нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3